Ньюс агентлаг Eagle нэвсэлж үндэсний өдөр тутмын өглөөний сонио хамтран иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа айныг 4-р сарын 1-ээс 5-р сарын 10-ны хооронд зохион байгуулсан млаа. Харин өнөөдөр тус аянд иргэдийн саналаар эхний 9 байр эзсэн агентлагуудад шагналыг нь гартуулаа өглөө. Медиа айны хугацаанд засгийн газрын хөрвүүлэгч болон тохиолдогч агентлагуудын талаар ярихад тодорхой мэдээлэл авсан бөгөөд үйл ажиллагаа бодлогын чиглэлийн талаар нүүс Тэгвэл зөвхөн сөрөгөөр ахацсан тарав 150 гаруй нийтлэл баримтчлаг 1 гаруй нийтлэл сурвалжлалт мэдээ үзэгчдэд хүрсэн байна. Тус санал асуулгад газрын төсний газар 11,350 саналаар тэргүүлсэн бол иргэний нисхийн ерөнхий газар, цөмийн энергийн газар, татварын ерөнхий газар, стандартчил хэмжил зүүн газар, цаагуур орчны шинжилгээний газар, мэрэгжлийн хяналтын ерөнхий газар болон иргэний харьяал шилжилт хөдөлгөөний газар, хөрөнгө оруулалтын газар гэсэн 9 агентлаг эхний 9 байрт шалгарсан юм а. Урд нь бид ер нь хэрэглэгч талдаа алдуу ажилладаг байлаа. Хангамж өөрөөр хэлбэл валютын өрсөлдөлийг гадагшин зарцуулж, бүтээгдэхүүн худалдаж авч иргээд улс орны аж ахуйд зориулсан үйлчлэгийг явуулдаг байлаа. За саяхнаас ойрын 10 жилдээ бол бид олборлолтыг маш хэмжүүлсэн. Энэ маань өнөөдөр бол улс орны эдийн засаг тэргүүлэх байр суурь эзлэх хэмжээнд бол бид ирж байна. Зөвхөн өнгөрсөн 2013 онд гэхэд бид улсын төсөвт 191 тэрбум төгрөг бүтээгдэхүүн хуваах гэрээндээс бол газрын засгийн орлогоос төвлөрүүлсэн байгаа. Энэ жил бол бид энэ амжилтаа улам ахиулж 300 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөд ажиллаж байна. Аяны хугацаанд шилдэг агентлаг тодруулах санал асуулгыг нээлттэй явуулсан бөгөөд дунджаар 150 мянган орчим хүн энэхүү санал асуулгад оролцож агентлагуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлжээ.